За намайг Буянлогоор Огтаа Гансуулт гэдэг. За би сүлдээгийн дэлгүүр гэдэг дэлгүүрийг ажилуулаад 6 жил. За сошиал дээр үйл ажиллагаа явуулаад сэтгэжлэлүүг орж байгаа юм залуу бизнес эрхлэгч байна. За одоо сошиал дээр яваад байгаа зүйл дээр бас нөгөө нэг юм яриа авъя гэж ирсэн та бүхэнд баярлалаа. За тэгээд би бол ерөөсөө яриа мараа ч юм уу эсвэл мэдээлэл хийхгүй гэж бодож ирсэн. За яагаад вэ гэхээр угаасаа нөгөө нэг юм би нөгөө асуудаа маргаал зүгээр л хийдэмий зүйл болно гэд. За яг хуу яриа авчиг гэж байгаа зүйл дээр нь би нөгөө үгүй гэсэн болохоор яг энэ сошиал дээр яваад байгаа маркетинг гэж яриад байгаа байхгүй юу. За тэрэн дээр би бүр ингээд гайхаад гэхдээ миний яг тухайн үедээ хийсэн лайв остгсон миний айгу буруу юм байна. Нөгөө үзег хүмүүс үнэхээр маркетинг байсан юм болоо нөгөө нэг яг тэр ус алдсан лайвыг хүмүүс яг үнэглэхэд доор нь ингээд хантив үгүй яана очоод ингээд туслын ингээд тгий тэхүү инкүү гэд айгу их чи ингэдэг байж инглээ тэглээ гэд хүмүүс айгу их өрөвцөн маркер маш их сэтгэл эрэнгүүт нь би хүмүүст өрөвдүүлэх гэж хийгээг байхгүй юу. Зүгээр тэнд байгаа бараг зүгээр арай сэрэг залуу ухаанаар за одоо би ингээд бичлэгүүдийн та өгч та дэвсчихгүй яг ингээд манай ажилтны одоо ингээд та харах юм бол нэгд өдөр 13 цаг 26 минутанд манай энэ ажилчин ингээ 2 өдрийн дараа энэ агуулгад ороход ингээд ийм бүр шагаа хүртэл юм устаа байгаа ингээд бүх бараа нь очиж гэдэг юм одоо ингээд ийм за энэ ингээд нэгд өдрийн 13 цаг 26 минут за ингээд үүн дээр мэдээд би шууд энэ ажил руу очсон. За энэ ингэсэн манайхын 3 жилийн өмнө нэг лизингээр аваад за 3 жил банкнд төлж байгаа сая энэ 9 сард яг миний өөрийн эзэмшлээ миний анхны хүлээлт хөрөнгө болоод ирсэн. За тэгээд энэ мэдээж хүн өөрийн юмдаа хамгийн хадгалсан шүү дээ. За энэ бол хороолын мартын зам дагуу B1 давхрын юм үйлчлэлийн зорилттой богт. За би тэгээд энд ингээд бүх одоо барааных нь ер нь нэг юм 3-ны одоо тэн хагасыг гэж хэлж болно ингээд хадгалсан байсан. За түүний ер нь бол 40% нь бок. Одоо энэ яг энд ард харагдж байгаа энэ бок. За тэгээд ихэнх нь цагаан сарын бэлгийн бараанууд байсан. За тэгээд тэр хавийн орсон суугч нар нь бас хэлэх байх. Цагаан сарын бэлгийн барааг 12 портер цагаан сард зарах гэж авчирсан барааг шууд хогийн цэгцэл ачуулсан. За шөнийн 5 цаг хүртэл ачуулсан тэр авиа одоо орсон шуугчд нь бүгд хэлнэ. За тэгээд энэ бокыг болохоор би ингэсэн 4,000 гаруй хайрцаг бараг 5,000 шахуу хайрцаг энэ бок тэр доор байсан. За би тэгээд энийг ингээд хүн нэг нэгээрээ зөөхөр дээрээс нь ингээд тусаал гойцоор л байгаа. За энэ тусаал нь ямар учиртай гойцсон бэ гэхээр ийм сангийн ийм шугам нь илэгдээд зэврээд ингээ хідэн тал руугаа зүгээр усаар өглөөрших гойжсэн. Гэхдээ доороосоо биш дээрээсээ. Тэгээд нэг ингээ бараанууд дээгүүр явж байгаад ингэж гойжоод яг ингээд чигдсэн бараа бол гайгүй, чигжээгүй бараанууд ингээд битүүн орцсон. За тэнгуут нь би хүмүүст хэлсэн. За би 4,000 хайрцгийг 10 хүн авчирсан чи айгүй олон цаг зүй шүү. Тэ өвлцсөн бараа эрсдэл доорхоо аялал тамчин. За би хүмүүсээс за миний энэ ингээд 80,000 төгрөгийн үнэтэйгээр ингээ хайрцгаар нь зардаг бокийг 30,000 төгрөгөөр ирээд аваа гэж л лайв хийсэн. За тэгээ би нөхцөл байдлаа харуулсан. За би яагаад ингээд хүмүүс мэдээж 80,000-аар зарж байгаа маа 30,000-аар зарахаар энэ юу болов гэнэ. За нөхцөл байдлын хувьд ингэж амар ус авцсан байна. Тэр бүр ус авцсан биш лайв нь байгаа. Гэхдээ би тэрийг устгацсан гэж яриад байна. За ирээд аваа гэсэн хүмүүс ирээд авсан. За манайх энэ бокыг аль биесны эрхтэйгээр хятад улсаас 3 жил оруулж иж байгаа бүх шинжилгээний бичиг байхаа. За би та хэдэд бас баримтаар авсан үнийг оруулчихъя. За би энийг нөтөө 22,000 төгрөгөөр дэлгүүрүүдээрээ зардаг. Надад зүгээр яг хятадаас ирж байгаа нь 13,000 төгрөгийн үнэтэй. За үүн дээр гайлын татвар, карго тэгээд наашаа зөөж байгаа тээвэрлж байгаа хүс ингээд бүх юм ороод би 22,000 төгрөгөөр зардаг. За тийм байсан бол энийг ингээд би одоо хайрцгаар нь буюу 6 шигтэйг ингээд бөөний үн 80,000 зүгээр бөөнийх нь надаас ингээд пүмбүр нарантуул хаасаагүй л манай энэ бокыг зардаг. Тэгээд би 80,000-аар бөөндөг юм а. За энийг одоо бүр ингээд норцсон бараа чин гадна хаяг ялк нь ингээд янз бүрийн асуудалд орно тийм чин зүгээр хүмүүс ирээд авчих юм бол сав гээд тэр маань амжилттай болсон. Бүх хүмүүс ирж аваад хүмүүс 150 200-аар нь ирээд авсан. Тэгээ манай энэ бок аль хэдийн юунд орсон байхгүй. Одоо нөгөө нэг хүмүүсийн хэрэгцээнд орсон бок учраас би нэг тийм гэж ингэж маркетинг хийх шаардлага байхгүй. Энэ ингээд цэвэр хятад бичгтэй. Хятад баркод нь хятад. За тэгээд энэ дээрээ ингээд одоо техник технологи хөгжсөн тий. За энэ бок ингээд ChatGPT-гээс суугаад хаана үйлдвэрлэсэн, ямар улсынхын тий хүний бие эрүүл мэндэд хортой юу, хоргүй юу тий бүх мэдээлэл нь гараад ирнэ. За тэгээд би хизээч хүмүүстэй хулих бараа зараад хятад хямд бараа зараад гээд зөвхөн хүмүүсийн нэг буруу ойлгодог ойлголт нь манай та хэд ингээд салбаруудаар яваад үзээрэй. Манайх дандаа үнэтэй брендинг солонгос юмнууд зардаг.
За тэдрийг би хийдэж лайв дүү. Тэд нар ингээ нөгөө талах шиг гарчдаг байхгүй юу? Хүмүүс нөгөө үнэтэй том брэнд юмнууд чинь хэрэглэгч нар нь байдаг учраас би нөгөө нэг шинээр гарч ирж байгаа тэг ингээд хямд хэрнээ чанар сайтай бүтээгдэхүүнийг орж ирж олоод ингээ лайвдаг хүмүүс таниулдаг гэсэн үг. Яг үнэндээ ингээд намайг яриад хулигдсан хулигтуулсан эсвэл ингээд хулих бараа зарсан гэд яг миний гар дээр за би чамаас ийм юм солонгос гэсэн ийм авсан чи энэ хулих хятад юм байсан байна гэд гар дээр нэг юм тавиад явах юм бол би төхөн төлбөр чинь хэдэн зуун болгоод өгөө гэж би бардам хэлээд байгаа байхгүй. Зүгээр л нөгөө амд амцсан яриагаараа би өөрөө хүмүүст буруу ойлгуулсан. Би дандаа нөгөө нэг хямд бараа лайвдаг. Яагаад хямд бараа лайвдаг вэ гэхээр тэр чинь бусдаас миний онцгорж байгаа зүйл буюу миний сошиалаас авч байгаа хандлага. Тэгэхээс би бусдын хүн болгоны зарж байгаа 200,000 төгрөгийн маскыг манад байгаа. Бүгд тэр үнэтэй маскууд байгаа. 4 шигтэй 60,000 төгрөгөөр зарагддаг биоденсийн маск байна. Тэр болгоныг лайвдад байвал миний хандлж явахгүй шүү дээ. Би шин соргог хэрнээ чанартай хүнд хүрчээр хямд бүтээгдэхүүнийг лайвж миний тэр чинь давуу талахгүй. Тэрнгээр нь бодохгүйгээр тэгээ би зүгээр нэг ингээд энэ сошиал дээр ингээд хид хідэн яг мэдээллийн сайт гэхэд хэцүү, пэйж гэхэд хэцүү яг тийм газрууд яг нэг утга агуулгатай л иргэний пост яваад байгаа. Тэгээ би тэр тавьсан иргэнийг ерөөсөө олохгүй байгаа. Тэгээ би ерөөсөө хил ам хийхгүйгээр зүгээр нөгөө одоо нөгөө цагдаагийн байгууллагаар шалгуулчих. За кибергеймд хэрэгтэй тэмцэлцтэй би өчигдөр яриад ингээд утсан байт юм лээ. Яриад асуусан надад бүх мэдээлэл болон баримтуудаа пэйжийн линкүүдийн тавьсан заруудтай нөхчгөө. Тэгээд манайх шалгаад ингээд хаашаа шилжүүлэх юм ингээд үнэхээр хаашаа шилжүүлэх үү гэдгийг шийдээд өгнө гэсэн. За би тэгээ шалгуулъя гэж ер нь өөрөө ч лайв майв хийхч заавалга таад харж байгаа хинж ер нь ингээд түн бужигнаад гэдэг шиг ийм. Тэгээд ер нь зүгээр би хар ухаанаар хэлэхэд 300 м квадрат агуулхаа усан давтуулаад тий шагаа хүртлээ усан давтуулж агаад маркетинг хийгээд тэгээд тэр олон барааны эрсдэлт учраад маркетинг хийн гэж ямар ч тэнэг хүний ухаанд багтахгүй зүйл. Одоо яг зүгээр бид нар яг хайсан бараагаа ингээд тооцоод үзэхэд бол ойролцоогоор нэг 500 гаруй сая төгрөгийн бараа байгаа. Гэлээгээд би юу гэдэг одоо тэгсэн байна, ингэсэн байна гэдэг. Тэгээд би одоо ингээд надад бас нэг сайхан сэтгэл тайтгарчаад байгаа юм. Би нөгөө голом танкнаас одоо энэ зээл авсан байхгүй. Голом танкнаас зээл авсан тэр маань юм даатгал байд юм байна. Ингээд би тим бараа татнаа гэд ингээд дурдаад тэр зээлийн хүсэлтэд өгч байгаа шүү дээ. Тэр нь даатгал байдаг. За даатгалын шинжээчнэр ирсэн. За би тэгээд тэр мэр болоод дуусангууд нь бүгдийг нь оруулчих. За шинжээчнэр ирээд ер нь бол миний нийт одоо тэр зарим бараанууд нь бол нөгөө нэг өмнө байсан бараа гэдэг утгаараа тэр компанид хамааралгүй. Яг одоо чиний зээл өсгөхтэй дурдсан бараанууд энэ дунд тохиролтой байх юм бол заагаад өггээд зааж өгөө тоошлог аваад зургаар нь баримтжуулаад тэрийн тусдаа өөртөө машинаараа өөртөө ирж аваад ингэж явсан. За тэгээд надад бол тодорхой хэмжээний төхөн төлбөрийг олгох юм байлээ. За тэгээд зүгээр би ингээд мөнгө нүнгийг 3 тэрбум гэдэг дүн гараад ирсэн. Би зүгээр нөгөө нэг юм 3 тэрбумын бараа алсан гэдэг би нийтдээ энэ дээр 2 гаруй тэрбум бараг 3 тэрбум төгрөг шахуу мөнгөөр ингээд би цагаан сарын бэлгийн бараа татсан гэдэг үгийг л үндэслээд худал мэдээлэл тараад. Илтэд худал мэдээлэл. Тэгээд нэг гайхаад байгаа юм Солонгос бок гэж хэлээд хятад бокоор зэлжээ гэдэг. Энэ дээр биний амнаас миний энийг одоо танилцуулж байсан лайв рил видео бүгдүүд байгаа анханаас нь бүр 2-3 жилийн өмнөх нь ч байгаа. 2-3 жилийн өмнө зарахтаа л би хятадын компани үйлдвэрүүд дээр нь очиод ингэж үйлдвэрлэдэг эрүүл ахуйн ийм юм байна. Энэ бокны давуу тал нь ийм байна гэд ингээд тэгэж явж исэн бүх бичлэг байгаа. Тэгж яхад гівгүнт ой санамжгүй шиг гівгүнт ус алдуулснаас Солонгос бок гэдэг. Тийм байхгүй. Тэгээд ер нь тэрийг бас нэг ингээд хараад яасан юм ихэнх комментууд нь ер нь нэг 190% нь ер нь бол угаасаа нөгөө мэдж байгаа. Угаасаа хятад бок штэ тийм зүйл байсан. Зүгээр тэгэж яасан бид нар мэднэ гэд өмөрсөн тийм комментууд байсан. Тэгээ би нэг амар ач холбогдол өгөөгүй. Гэхдээ ямар зорилгоор ямар одоо шалтгаантайгаар яг тийм худал мэдээллийг ингээд цацаад байгаа. Тэгээ үнэхээр нөгөө нэг том мэдээллийн сайтууд бол нэг редакцтай холбогдоод яагаад гэд асуучих гэхээр яг тэр цацагж байгаа пэйж хуудууд бол ямар ч редакцгүй, ямар ч нөгөө факттэй ингээ баримт жүгч байхгүй. Зүгээр лайв миний ингээ лайв хийжсэн дүрсний скриншот хийж аваа кроплоод миний зургийг тавьсан. Тэгээд иргэний үгийн гутлыг тэм тавьсан. Тэгээд би одоо ямар тааш нэг 8 сайт гэжтэй пэйж тавьсан байлээ. Тэгээд тэр 8 пэйжийг би одоо бэлдээд ер нь бол өгөхөд бэлэн болсон байгаа. Тэгээд одоо нөгөө нэг ус тасаараа ялгарх бахав. Энэ ингэсэн байлээ. Энэ ерөөсөө хинээч буруутай ойлтол биш. Зөвхөн илэгдэл харагдал. Одоо надад бичлэг ирэнгүүт би та хэдэд бас өгчээ. Ингээд
дээшээ яг ингээд явдаг турбан ингээд усан хориглох шиг ингээд нөө зэвэндээ идэгдэнэ гэдэг шүү дээ. Яг ингээд зэвэндээ идэгдээд бөөрөнхий жижигхэн цоороод ингээд тэгээд ингээд ус гоожонгоч тэр чинь бүр идэгдээд ингээд гойцоор. Ганц одоо орсон суугчдыг бас бидрийг буруутгаад те ингээд манай байрыг ингээд бас ингээд юугийн чандрыг алдагдууллаа гэд олон орсон суугчтай арьсан. За тэднэр дээр манайх албаар ус асгаад ч юм уу тэгээгүй. 2 өдөр та нар ингээд ус алдуулж байгаа. Бид нар халуусгүй усгүй 2 өдөр байсан ингээд дайраад байгаа. Тэрэн дээр электл хорогдлоос болоод ингээд ус гоожж байгаа. Тэрийн сантехник буюу тэндээс нөгөө конторынх нь ирээд янзлаад өөрөөсөө контороос хөрөнгө мөнгө гаргаж янзлаад явсан. Тэрэн дээр би конторынханд нь хэлсэн. Юуных нь болонгууд байрных нь болонгууд манайх нөгөө бараа зөөж жагаад чи яац юм шүү. Манай турбаанууд ингээ хөдөлгөөд ус алдуулсан юм шүү гэдэг. Тэгвэл тэр чинь тэгж амар ус болохгүй тэгж турцсан бол шууд контороо дуудаал 30 минутын дотор тэрүүх авд ус алдаал болно шүү. Тэгээ 300 м квадрат агуулгах шагаа хүртлээ ус гээл тэгээд та нар бодохгүй. Бидэд сая харуулсан бичиг бүх юмнуудаа одоо баримтуудаа хүчийг таадаг. За бокыг бас тэгээд л дөөрэмэл бок, хэмт бок гэд үйлдвэртэй хийсэн гэрээ байгаа. За үйлдвэрээс ирдэг үн байгаа. За энэ бол яг бизнес эрхлэгчийн нууц байдаг. Гэхдээ гүрдүүлж, гүтгүүлж ийснаас та хэдэд өгөөд үнэн мөннийг гаргацсан дээр. За Монгол Улсын гайлын лабораторид хийгдсэн одоо нөгөө хоруу шинжилгээний бичгүүд нь бүгд байгаа. Тэр эдийг бас авсаргаад өгчээ. За тэгээд ер нь зүгээр нэг юм жаахан сэргэлэн байгаад нөгөө нэг юм хүн хүч шаардаж өөрөөсөө хөрөнгө мөнгө баг зарцуулах тийм одоо сэргэлэн байснараа одоо нэг юм постуудаар явж байна. Тэгэхээр зүгээр яг хөрөнгө мөнгөө зарцуулаад 20-30 портер явуулаад энэ бокуудыг өөр газар руу зөөлгүүлээд тэгж жагаад нэг хагасаа бүтсэндээ зүгээр ирээд 6 шиг бок 30 мянга зүгээр ингээд маркетинг маягаар зарж бол надад болох байсан. Тэнд гол нь тэр агуулга дээр хүмүүс маркетинг гэж яриад байгаа нь бокноос өөр юу ч байгаагүй. Бокноос өөр би одоо юу гэдэг нэг юм ингээд хажуугаар нь хамтд нь ингээд ч юм уу эсвэл олон бараг бок авсан хүн заавал манай бараанаас 100 мянгаар юм аав шүү гээгүй. Тэр усод мөнгөө барьж орж ирэл 30 мянган төгрөгөөр бок аваад явсан. Өөр юу ч л байгаагүй. Тэр ерөөсөө лайв хийгээд эхлээд гайгүй байгаа. Сүүлдээ яг ажил таарсан чинь тийм амар цугларал болсон. За тэгээд дотгошоо орохоор нөгөө нэг ингээд одоо оцсон хүмүүс нь хэлээ. Устаа байгаадаа шүү дээ. Тэр чинь усыг бид нар шавсан ч гэсэн сони ингээд тэр нөгөө юм чинь ингээд гიშгээр доороос нь ус жоох ингээд гараадсан байхгүй. Тэнгүүт нь нөгөө хаалга мөнхөд ингээд онгорхонгоч яг үүдний хэсэг нь ингээд хөлтөхгүйдсэн. Тэнгүүт нь яг хэсэггүй хугацаанд нэг 5 минут л байсан хүмүүс орё гэж яг дайрж явах үед нь л тэр нэг хүн бичлэг хийгээд тавьсан. Тэгэхээс бүр амар юм болоог. Тэгээд тэр бичлэг тавигдаад нийслэлийн хэв журмын албаны дарах нь үүрэг хүсэн юм билээ. 9 өглөө. За эднийх айл салбар байдаг гэд манай дээр надлуу баг бүх дүүргийн хэв журмын албаны дандаа дарга нар нь залгасан. За танах ингэж үйл ажиллагаа явуулахгүй. Наачин арт директинг амнаас эрүүл мэнд тэгээд дээрэс нь учирч болох асуудлууд байна. Одоо хулгай зилгээ юм байна. Тэгэхээр танах хэрвээ ямар дүү зүйл явуулах чад тохиолдолд харуул хамгаалтын байгууллага аваад цагтаагийн харьяа дүүргийн цагтаадаа мэдгэх ёстой гэд тэгээд 6 өнгөрөөгөөд Баянгол дүүргээс юу ирээд бүрэлдэхүүн ирээд тэрийг шууд хаалгасан. За тэгээ хаалгангуут нь бид нар за одоо бид нар ингээ хаалгацсан юм чинь бараагаа ингээд зөөх шаардлагатай нь ус харж байгаа үстэйгээд тэгээд порт руу дуудаад эхлээд цэвэр бараануудаа аваад бүр орой болоод ингээд цэвэрхэн байгаа бараануудаа авдуусны дараа орой болонгод шүн хаягдл бараануудаа зөөсөн. Одоо таны зарж байгаа бок байгаа шүү дээ. Таныг өөрөө амьдралд хэрэгэлдэг. Манайх яг энийг хэрэглээ оруулж ирснээс хойш хэрэгжилж байгаа. Энэ дотроо олон янз үүдээ. Энэ болон удаан хар хувцсных нь баггүй юу? Хар хувцсных, цагаан хувцсных, өнгөтэй хувцсных гэж байгаа. Манайх одоо болтол хэрэгэлдэг. Яг энэ үйлдвэрийн энзимтэй бок гэж байдаг. Манай хүүхэд амар харшламтай. Би манай хүүхдээ би одоо 1 сартаагаас нь ахуулаад тэр энзимтэй яг энэ үйлдвэрийн бокоор л угаадаг. Тэгээ би зүгээр арт директэд хандаад хэлэхэд хаяг шошгон мэддэхгүй англиар бичсэн 69 кодтой юмнууд авснаас хаяг шошгон хятадаараа бүрэн бүтэн байгаа үйлдвэрийн хаяг нь байгаа 69 кодтой бараа байх юм бол яг made in China гэсэн хятад бичгтэй бараа байх юм бол тэр илүү аюулгүй. Яагаад тэгэхээр хятад бас ч маш өндөр одоо стандарт барьдаг, маш өндөр чанарын бодлого барьдаг бас. Яг цэвэр хятадаараа бичсэн юмнууд бол ер нь ингээд аюул багтай одоо танд ингээ хямдхан байсан ч гэсэн тэр стандартаар гараад ирсэн. Тэгэхгүй нөгөө нэг медиа одоо хаанх нь мэддэхгүй, баркод нь мэддэхгүй дан англиар бичсэн бараанууд бол ер нь бол асуудалтай байдаг. Би бол яг тэрийг баримтлаад би дандаа made in China гэсэн хятад бичгтэй юмнууд оруулж ирдэг. Яг 500 саяын алдагдал үүдээ ямар байна залуу бизнес эрхлэгч. Яг би одоо миний ганц итгэж найж байгаа юм тэр нөгөө даатгалаас бас хөрх мөнгө гарч байгаа. Тэгээд эхлээд эхний өдрөө би аим готорсон
Тэгэл ер нь ингээл ягаал намайг ингээл яг би ингээл нэг юм төлөвлөл хийхээр ингээд бүтгээ өчдөг. Одоо чинь би эргэжил за нэг газар нэг гоё дэлгүүрний 100 м квадраттай яаж игээ зээлд орчууд болчтой юм байна гэл ингээд төлөвлөл. За энэ цагаан сар дуусаад одоо ингээл хамаг зээл хуугаа дараал үлдсэн мөнгөөрөө ингээл болгоол ингээл явъя гэж бодчихсон. Тэгэл яг ингээ яасан чи одоо тэр манд байхгүй болчихоо. Тэгэд эхний өдөр их гутарсан дээр эхнэр ээж хоёртой их загнуулсан. Хөл хацал үтцсэн биш. Тэ эсвэл салтгүй өвчин чамд ирсэн байгаа биш. Чи гутраад байт. Чи эсвэл яг гэдгийг бүр амин чухал пэйжээ бүр алдчихад байгаа биш. Тэгэд ингээд гарах юм гарч орох юм орж иг. Тэгэл нөгөө нэг хүүхдүүдэд хараад аав яас ингээд гарч хүүхдүүдэд хараа хүн гайг болно. Тэг ямар тач надад бол өнөөдрийн хувьд бол нэг амар бүр ингээд гонж гутраал ингээд байгаа зүйл. Надад хамгийн одоо тэр мөнгө төгрөг тэр юм алдсан гэхээс илүү худал мэдээлэл тараагаад байгаа энэ сайтууд би бүр гайхаад байна. Би чинь зүгээр нэг юм иргэн штэ дөнгөж 26 доллартай зүгээр бизнес эрхлэгчтэй залуу зүгээр очиж намайг тоглол надаас өчнөө мэдээнүүд байгаа штэ. Яагаад тогны асуудлыг бичиж болохгүй намайг ингээд өчтөрөөс хойш яг нэг гарчигтай 8 пэйж ингээд ээлжлэл бичээд байгаа. Тэгэл эхлээл нэг өөр юм бичээснаа нөгөөтгөө устгаал ахаал өөр юм нэмж бичээл тэгэл хандлт тахгүй болонгот юм нэмээл байгаа. Саяын пост нь 4 удаагийн эдитээр тийм болсон пост. Эхний пост нь бол сүлдээгийн дэлгүүрт хийгчээ. Дараагийн пост нь сүлдээгийн дэлгүүрийн боконд хийгчээ. Тэгснээ сүлдээгийн дэлгүүр хятад бокоос солонгос гэж зарчээ. Одоо тэгэнгүүт сүлдээгийн дэлгүүрөөр өөрчлөөсөн хүмүүс солигдуулжээ. Би Монгол улсад үйл ажиллагаа явуулаад татварт одоогоор зөвхөн татварт эндээшээ оруулахгүйгээр татварт би бараг 2-4 гаруй төгрөгийг төлж байна. 27 настай залуу гэхэд. Тэгээд би одоогоор 40 хүн ажиллуулж байна. За тэгээд би ингээд ууланд мөмөрөөр явж байгаа. Би юу гэдгийг ямарваа нэгэн улсаас юм гуугаад юм уу? Эсвэл улсад би ямарваа нэгэн бараа шахаад юм уу? Би яг өөрийнхөө мөнчхрөөрөө тэгээд бүх татвар тайлан бүх юмаа мэдүүлээд хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулсныхан хүрээнд ингэж гүтгүүлээд ч юм уу ингэж явна гэж бодож байгаагүй. Тэгээд би бол зүгээр дотроо бодсон. За би одоо ингээл өөдөөс нь яриалчи худлаа ярьсан тэр мэдээллийн сайтууд худлаа гэж юмыг голом дэвэргээл ингээл юмыг наатаа цаантаа хүмүүсийг хоёр талцуулаад тэртээ тэрэнгүү ингээл явж байгаа л усууд нэг хэдэн өдөр намайг мэдхгүй хүмүүс нь яасан бол гэж бодно мэддэг хүмүүс нь эднэр худлаа ярьж ин тэгж байгаа тэр мэдээлэл дуусаад тэгээ эргээд намайг би одоо ажлаа хүртэл хийж чадахгүй байхгүй. Одоо ингээд одоо айгуул би ажлаа ингээд хийх юм бол нөгөө улсууд нь энэ бүр яг маркетинг байсан юм байна. Амар хэцүү юм лайваараа ингээд тусаалцсан инээдрээ гэж баах юм ярьж ирсэн. Одоогийн хүн бараага рекламадад унлаа. Энэ бацаан чи жинхэнэ маркетинг гэдэг. Одоо би тэрнээс айгаа за эх 7 хоног хүртэл ингээд лайвгүй явжий. Тэгэл ингээд байж энэ миний тэр нөө бүр 2024 он Солонгост очиод хүүтэн байна гэж бичлэгсэн тэрийг яснаа нөгөө усаалтаад өгөх гээдсэн залууч Солонгос дотн зугаал явчихна гэж хэлсэн мэлээ. За яах вэ тэгээд амьдрал баялаг штэ. Тэгээд мөнгө бол тэгэл одоостой орж иж гарт юм байна тэгээд яах вэ өстой нөө хүмүүсийн хэлдгээр өвчин зовлон ирээд салтгүй өвчин зовлон ирсэн биш, үхэл хацал ирсэн биш. Одоо юунд нь гуйнаад готорх уу. Тэгээд болох бах уу.